Эм бүк төллүүлж байна. 60 цагаан хонь. Зохиолч Цэдэв дамбын оюун гэрэл Жеффри Лестер Фолт. Өгүүлэгч Бадар Жавын Дархан сүх. Монгол орныхон тусгаар тогтнолыг бэхжүүлж өгсөн малчин ардынхан эгнэшхүү гавьяг хүндэтгэн мэхэж энэхүү номоо үе үеийн малчид тэдгэрийн өр хүүхдүүдэд зориулв. Нэгдүгээр бүлэг. Лам эргэж ирсэн нь 1946 оны 100. Энэ мөч яг л үлгэр шиг байлаа. Харанхуй жилүүд өнгөрч баасан Синдмаага тэвэрлээ. Синдмаа модон дундаас гарч ирмэгцээ яг л үлгэрийн галт шувуу мэт баасангийн нүдийг гялбуулав. Түүний нойтон үс, ож гялалтсан нүд, шулуун гялгар хамар нь уламжхой зохиж төсөөлхийн аргагүй үзэгсэлнтэй болгожээ. Синдмаа бүрхэг ман дундаас инээд алдан гарч ирээд өөдөөс нь тэврэн тэмүүлэхэд баасанд өөр юу ч үзэгдэхгүй болов. Баасан борхон тэнгэрт заларч буй мэт агаарт хүн алдаж Синдмаагийн зөөлөн хоол чихэнд нь хайрт минь гэж шивнэлээ. Түүний зүрх дэлсэж гарав. Диваажингийнх гэмээр хосгүй аз жаргалтай энэ мөчөд бүсгүй өөрт нь ямар их хайртайг мэдрэх шиг боллоо. Хайрт минь гэдэг үгийг дахин бүр чангаар хэлээсэ гэж тэрээр туйлын ихээр хүслээ. Гэвч тэр үг дахин сонсогдсонгүй. Гэлээж тэр ховорхон үгийн цөөрэ чихэнд нь хатаж Синдмааг чанга тэврэн авлаа. Би нь яг л тэртээ олон жилийн өмнө даян дээрхийн дацанд бороонд норчсон гүйн ирж байсан тэр бүсгүйнх мөн байв. Синдмаагийн норсон дээл биеийн тас барьж гоо сайхныг тодруулжээ. Баасан түүний урт гизгийг хурууныхан үзүүрээр шүргэв. Хазар нь түүний зөөлөн уруулыг мэдэрлээ. Цаг хугацаа зогслоо. Баасангийн бодол санаа дахин даян дээрхийн жижигхэн дацан дотор эргэлдэж тэртех нэгэн шөнийн тэнгэрийн чимартаагүйгээ сая мэдэв. Аадар бороо шаагж тэнгэр дуугаран цаглагаан цаглах тэрхэн хоромд Синдмаа ямар үзэгсэлэнтэй харагдсан бilé. Яг л тэр мөч дахин ирсэн байлаа. Гагцхүү гадаа бороо намдаж харин баасангийн сэтгэлд аз жаргалын аянга нэжигнэж цаглагаан цаглана. Гэнэт болдын шөрөмслөг гар эднийг хаман тэвэрч унанга мод шиг бүх биеэрээ мөрөн дээр нь тэгнээд жаахан хүүхэд шиг цорхин уйлж гарав. Дүүн ахта тухай хүрэх үед түүний нүлмэс баасангийн хацрыг даган урсав. Болдын хөлс яг л аавын үнэртэй байлаа. Баасан гэртээ иржээ. Баасан лам дуулаад явсан шиг дуулаад ирчих нь нү гэх эмэгтэй хүний дуу тас хийв. Баасан дээш харлаа. Ой мод өтгөн манангаар хужигдсан хэвээр. Ойрхон суналзах модод ч тод дүрсийг олоогүй аж. Гэвч өндөр хээр морьтой эмэгтэй гэрэлтэх луга тод харагдана. Чулуунжи юу да? Чамаг дэндүү удаан хүлээлээ шүү Баасан лам минь гэж чулуунжи инээгээд үнэхээр чи дуулаад байна уу? Би худлаа сонсоод байна уу шалгыгээд мод руу давхиад ирлээ гэлээ. Баасан Синдмаа болдноор тэврэлдсэн гараа суллав. Гурвуул ургаамод шиг хөшиж орхилоо. Цаашид яахаа мэдгээ байсан мэт гурвуулангаас нь үг дууж гарсангүй. Чулуунжи нам гүмийг эвдэж Синдмаа би танах руу очиод цай унд чанаж бай. Та гурав наад зүс царайга жаахан засаад араас ирээрээ. Архных нь тэр чигээрэл танаад шүүгээд ирэх байлгүй гэснээ харцаа шилжүүлэн Баасан ламаа гэж үгээ дуусгав. За гэж Синдмаа зөөлхөн хэллээ. Чулуунжи морио ганц давираад өтгөн манан руу орж явчихлаа. Тэр гэнэт гарч ирсэн шиг гэнэт алга болов. Баасангийн сэтгэл дотор нь долгилон байсан аз жаргал сарнин одож тэр чигтэй газарт лаг хийтэл суучхав. Тэрээр нурууга бөхтийлгэн далаа хавчиж өндөр ургасан цагаан шаргал цэцгэс дунд нуугдан алдах ажээ. Та яваа ах минь гэж болд асуулаа. Баасан санаа алдаад
Танайд олон хүн ирэх нь ах нь очмооргүй байна гэлээ. Сэндмаа Баасангийн өмнө сөхрөн суув. Тэр жил олуула баригдаад явсан ламнараас анх ирж байгаа нь та шүү дээ. Бүгд л аав, өвөө, ах дүүсээ танаас асуух байх та. Аав минь яагаа бол гэдгийг би ч бас. Баасан санаа алдлаа. Ах минь, та энэ олон жил хаана байв? Аав яасан бэ? Аюу шахаж бас. Та бидэнд хэлнэ үсттэй гэж болд асуув. Баасан салгантлаа чижирч дагжив. Толгоогоо түшин мэгшин уйлж эхлэв. Болд түүнийг хүчтэй гараараа тэврэн авлаа. Сэндмаагийн зөөлөн гар нүрийн элблээ. Баасан тэднийг налан улам бүр ихэр татан уйллаа. Манан шингэрч нарны туяа моддыг гийгүүлж эхэллээ. Баасан нулимсаа шудран арчаад дээш харав. Болд Сэндмаанаар өөдөөс нь цоо ширтэн чив чимээгүй сөхрөн сууцгаасан харагдана. Хөхөн дуу сонсогдлоо. Надаас юу ч битгий асуу. Би юу ч хэлэхгүй. Юу ч асуусан би мэдэхгүй гэдэг ганц л үг л хэлнэ гэж Баасан шивнэлээ. Намайг юу ч бүү хэл гэж тушаасан. Хүнд юм ярил чи өөрөө үхнэ. Тэр сонссон хүн бүхэн үхнэ гэж зансан. Баасан ингэж хэлээд уртаар санаа алдлаа. Тэгснэ тэр тэнгэр өөд ширтэн залбирч бурхад унтаж чөтгөрүүд зайдгинсан энэ цөвөн цагт та нарыг хамгаалахын тулд би юу ч ярих ёсгүй гэж хэллээ. Баасан дахин уйлсангүй. Тэр босч морилууга доголж очоод эмээлээ засч эхэллээ. Баасан аха гэж болд дуудав. Баасан эргэж харлаа. Болд Сэндмаанаар мориныхон дэргэд зогсно. Болд урдын адил шөрмөслөг хүчтэй харагдана. Сэндмаа хүрэн царайт болдын цээжээр татсан намхан төрхөн бүсгүй болсон байхаагаад хөл нүцгэн зогсох ажээ. Хөл нь өөгүй тэгшхэн, үнсээ тавмаар булбрайхан. Түүний нойтон хормойд өнгөнгийн цэцэг навч наалцсан нь бүсгүйг тэнгэрийн дагн мэт харагдуулна. Болд үл ялэг эргэснээ Сэндмаагийн мөрийг ганц гараараа тэврээд энгэртээ наав. Сэндмаа өөр хүний ихнэр болоод удаж байгааг Баасан гэнэт саналаа. Аха, танийгаа бид зовохгүй. Юм асуухгүй хүлээж чаднаа гэж болд Сэндмаагийн мөрийг тэвэрсэн хэвээр инээмсэглэв. Дайн дээрхээс таныг амьд мэнд буцааж ирүүлээч гэж гуйсан. Өөр илүү зүйл бид хүсээгүй гэж Сэндмаа нэмлээ. Баасан дүүгээ анх уулзаж байгаа мэт ширтснээ харцаа Сэндмаа руу шилжүүлв. Хар дарсан зүүч шиг он жилүүдийг үдэхэд хажууд нь байгаа юм шиг зүрхийг гэрэлтүүлж байсан бүсгүйгээ тэр дахин нэг харлаа. Тэгж чадвал хэн хэнтэй амар байна. Та хоёр минь нэг л өдөр ойлгоно гэж хэлээд тэр гүнээ санаа алдлаа. За тэгвэл явцгаая гэж болд өгс хийв. Сэндмаа моринд морд. Би Баасан ахын хөдөлгөөн морийг унъя. Хөвчийн буданг хөөргөхөөр салхи сэвэлзлээ. Баасан болднаар зэрэгцсэн аяархан гэлдрүүлэх зуур Сэндмаа гэрлүүгээ яран одов. Хоймодноос гармагцаа морио давхиуллаа. Гэртээ яахихын зуур ирээд мориноос үсрэн бууж хаалгаараа ороод явчихлаа. Гэр нь зочдоор дүүрсэн байв. Одбоо хойморт суун. Архны доодголоос ирсэн өндөр хэрваагвай, аравдангуйгээд нутгийн хүмүүс гэрийн зүүн баруун тайд сууцгаажээ. Чулуунжигийн чансан цайг Сэндмаа аягалж зочиддоо барив. Хүүхдүүдийг чинь синжид хаданд очиж тоглгээд явуулчихлаа. Хүмүүс Баасантай ярьж хөөрөхөд амар гээд болно үсттэй гэж чулуунжи Сэндмаагийн чихэнд шивнэв. Сэндмаа чимээгүйхэн толгой дохиж бүх хүнтэй намуухан дуугаар мэндчлэв. Баасан ламын дууг сонсоод чихэндээ ч идэгсэнгүй. Сахиус тэнгэрээс дуу орж ирээд байна уу гэж бодох шахлаа шүү гэж одбоо чангаар инэв. Би бас галзуурч байна уу л гэж бодлоо гэж өндөр хэрваагвай тас хөхрөв. Тэгтэл эхнэр бас дуу сонсогдлоо гэж хэлэхээр нь л галзуураагүй байгаа юм байна гэж итгэлээ. Хөөх юм нь дуугаа дуулаад л тавагдаад явсан. Ингээд хүрээд ирдэг байжээ гэж чулуунжи нэмлээ. Удсанчгүй болдын герт бүрч олон хүн цугларч дүүргэв. Одбоогийн эгч, аравдангуайн эхнэр, буучин маама хоёр
бодгой эхнэртэйгээ нэмж ирснээр баасантай уулзах гэсэн олон бүрдэв. Сэндмаа ааруул бяслаг борцог тавглан ширээнд тавьж бас данхтай монгол арх гаргав. Биднийг дайлж яах нь вэ гэж мама уулгалан наад олон хүүхдээ хооллохоо бод зарим нь хураа гэлээ. Яалаа гэж те ийм чухал өдөр болд ирээд хон гаргаж өгнө. Лам ахта шинжил уулгана гэж Сэндмаа хариулв. Мама, эднийхэн энэ зун хоол унд сайтай байгаа шүү. Дайн дуусаад ганц жил болоход бид бүгдээрээ л сайхан нуруу тэнэлээ. Мал өсөж хашаа хороо томроод өйг байгаа шүү дээ гэж чулуунжи ярианд оролцов. Тэр үнэн шүү гэж одбоо толгойд өгөв. Энэ зун та хэдийн надад барьдаг өргөл барьц элт нэмэгдсэн байна лээ. Ярианг үнэн гэж Сэндмаа нэв. Тэр 38 оноос хойш болд бид хоёр тааваараа шинжил гаргаж уух чадалгүй хичнээн жил болж тэ. Мал хунар хураах, дайн байлдан болох тэр зуд нэмээд олон жил зовоосон шүү. Эх сайхан амар амгалан элбэг дэлбэг цаг ирж байгаа нь энэ байж гэж Аравдан гой хоолоо засан хэлэв. Манай монголчууд их л хов заяатай улс юм. Тэр дайны хөлд өргөдсөн улс оронд бол одоо шөлний хонь байтугай орох оронч байхгүй болтлоо өгүүрч сүрцгээсэн байгаа гэж бодохоор бид жаргаж байгаа улс шүү. Аравдан гой яг онож хэллээ гэж анч буучин ярианд оролцов. Явсан хүмүүс эргэж ирж эхэллээ. Баасан лам ирчгэж байгаа болохоор бусад улс маань ч бас удахгүй ирэх байх. Тэр ерөөл Батор шигэ гэж өндөр хэрваагой данхнаас аягалсан архиа өргөөд хөнтрөв. Энэ мөчөд баасан болднаар гэрт орж ирлээ. Бүгд баярлалдан дуу шүү болцгов. Зочид босч баасанг хоймор өдөөрлөө. Баасан бүх хүнтэй хоёр гараа дэлгэн золгосоор одбоо Аравдан гой нарын дунд очиж хоймор суулаа. "Зя баасан лам минь сайхан зусж байна уу да?" гэж Аравдан гой яриа эхлэв. "Миний хүү бадарчтай таарлдуу. Хүү минь хаана явдаг бол? Хизээ ирэх сурагтай байна?" гэж шавдуулан асуулаа. "Нутаг минь яасан ч сайхан юм. Та нарыг харах яасан сайхан юм бэ?" гэж баасан инээлээ. "Би бадарчтай ёр таарлаагүй. Түүний талаар юу ч мэдэхгүй байна." "Нөө тийм үү?" гэж Аравдан гой санаа алдав. "Цэргийн хүүхдүүд бүгд буцаад ирсэн. Дайнд өргөцсөн гэсэн цахилгаан утас ирээгүй болохоор хүүгээ амьд байгаа гэж хүлээх юм. Сайн л яваа гэж хүлээж сууя да." "Сайн яваа баха" гэж баасан санаа алдав. "Над шиг нэг л өдөр буцаад ирэх байлгүй те." "Манай Агванта таарсан уу?" гэж од асуув. Агванта ганц удаа гандан хийдэд таарсан. Сая хотоос наашаа гарахын өмнөхөн Агван ламыг харсан. Их сайхан зурхаач ламтан болсон байна лээ. "Тэгэхээр тэр үнэн байсан байх нэ? Тэрнтэй би шидийн хүчээр холбогдоод мэдсэн юм аа" гэж одын хоолой зангирв. "Тэгэд цаадах чинь гэртээ хизээ ирэх юм бол?" Тэр тухай мэдэж чадсангүй. Гандангаар дүүрэн олон хүн бужигнаад би тэрнтэй үг цолж чадаагүй. "Их чухал том хүн болж дээ Агван тань" гэж өндөр хэрваагой толгоос ихсрэв. "Улаанбаатарынхан гэгээрсэн сайхан улс байдаг баха. Гандан хідээ нураагаагүй тийм олноороо залбирч байдаг байх нь. Манай хийдийг яалаа." Сэндмаа баасангийн царай гинэд цонхихыг олж харав. Баасан инээмсэглэхэ болжээ. Царай нь захаасаа хөхрөн нүүрнийх нь нэмгэн сайвар арьсан ч хөх болж өөрчлөгдөв. Баасангийн царай ийн хувирхыг бусад зочид ч ажиглажээ. Бүгд чив чимээгүй болцгов. Гадаагүйлдэх хөөхтийн чимээ, нохой хуцах дуунаас өөр чимээ аниргүй болов. Хүмүүс дор бүрнээ эдээ амандаа хийн нам гүмхэн зажилж цагийг нөхцөв. "За би гарч хон гаргая да" гэж хэлээд болд босоод гарч явлаа. "Энэ олон жил та хаагуур явж юу хийвдэ?" гэж буучин дахин яриа эхлүүлэхийг оролдов. "Би юу?" гэж баасан энэгчээ хайдав. Тэгснээ баасан толгоогоос ихсрээд амандаа учир нь олдохгүй зүйл бувтанлаа. Хэсэг хормын дараа тэр хэвийн байдалтай эргэн орж гинэд чанга дуугаар "Сэндмаа, чи надад нэг сайхан том аяг арх өгөөд хөч. Би дуудуулмаар байна" гэхэн тэр.
Бүгд Сэндмаа руу харахад Сэндмаа Чулуунжи руу харав. Бүх архиа гаргаад тавьчихсан. Одоо дахиад байхгүй яана гэж Сэндмаа галын хажууханд суугаа Чулуунжид шивнэв. Манад байгаа. Би аваад ирье гэж Чулуунжи хариу шивнээд гарч одов. Удсан чигүй том данх дүүрэн архи авчирч өглөө. Сэндмаа баасанд том аяганд архи аяглаад бусад зочдын өмнөх тагшнуудад архи дүүргэв. Ярга ташуурна байгаасаа гэж баасан чанга хоолоогоор дуу эхлүүлв. Янзын олоод барих ямсан. Ял цаазгүй ч болоосойдоо хүү минэхөө. Яргатынхан голдоо буцах ямсанда яйдаа байц гэж тэр гэр дүүртэл дуулав. Манжин үеийн энэхүү дууг баасан толгой өргөхгүй дуулна. Түүний нулимс доод зөвхөндөө гялтганан хоолойн зангирах хагаад удаан жил харь газар хоригдож дарлагдж явсан хүний тухай тэр дуулна. Гарт байгаа аягтай архи салгахгүй тэгш байхаж дууга дуусаад баасан архийг нэг хөнтрөлтөөр ууж орхив. Хүү минь чи энэ олон жил хэцүү нэртэй газар байж угаад ирээ юу гэж өндөр хэрваагвай асуув. Баасан аяга ширээн дээр тавинга асуултыг сонссон ч хариулсангүй. Тэр хоолоогоо нэгэнтээ засаад юу ч болоогүй мэт дууга үргэлжлүүлэн дуулах нь тэр. Холсон ташуурна байгаасаа хуруунда өлгөөд явах юмсан. Хуйл цаазгүй ч болоосойдоо хүү минэхөө. Хуучин нутаг яргааттай ожих юмсанда яйдаа байц. Баасан нүдээ тас аниж нуруугаа цэх болгон яг л хүрээндээ заларч байгаа лам шиг завлан сууж дуулав. Сэндмаагийн нүдийг нулимс бүрхэв. Зовсон эр хүний тухай дуу дуулж байгааг нь бүгд ойлгож байгаа харагдана. Сэндмаач бас баасангийн нуугаад байгаа зовлон хар бараан үйлсийн талаар мэдрэх шиг болов. Энэ олон жилийн турш зовж яваад иржтэй гэж бодохоос хамран шархирв. Тэгэд тэр зовлонгоо дүүдээч өөртөн ч нутгийнхантаа ч хэлж болохгүй гэсэн гэж бодохоор баасангаа ихэд өрөвдлөө. Баасангийн тас ансан нүдний завсраар үл мэдэг гялтахнах нулимс түүний зангирч шаналсан хоолооноос гарах аялгау Сэндмаагийн мэдэж авч болох бүхнийг хэлж өгч байлаа. Хөөрхий хайрт баасан нь тамаас ирж. Сэндмаа эргэн тойрныг ажиглав. Хүмүүс нулимсаа арчиж харагдана. Бүгд л Сэндмаагийн олж харсныг харсан бололтой. Гэр доторх уйдхар гунигтай уур амьсгалыг болдын чанга дуу эвдэв. Сэндмаа цус гизхийг төмпөн цав аваад ир. Гиз сарилгаарай. Сэндмаа нулимсаа арчаад баасан харав. Баасан өөрлөвн дотн харцаар ширтэн толгой дохиж суун. Яасан сайхан өдөр вэ? Шинжил уулгүй хичнээн жил болов доо гэж баасан хэлээд эргэн тойрноо харав. Алив гарч болд Сэндмаа хоёртаа туслая гэсээр маама босож ирлээ. Бүсгүүчүүд маамаг даган босож гид сарилгах ажилд туслахаар гарцгаав. Баасан хөө минь чээж хизээний сайхан дуулдаг хэвээрээ байх шив гэж өндөр хэрваагвай нүг инэв. Ахын дүү холын сонноос ярихгүй гэж байгаа бол ахтайгаа шатар нөөжхөө гэж хэрваагвай өврөө удлав. Шиншил болтлоо гэж баасан инээгээд би уулна дээрхийн голдоо сайн дурдаг шатарчин байсан юмсан. Одоо нүүдлээ мартчихаагүй байгаа гэд ойртон суув. Сэндмаа өглөөний үнээнд гарахаар эртлэн бослоо. Баасан морой эмээллэж байв. Өглөөний нарны туяа баруун уулын оройг улаан шаргал өнгөөр бодож, харин архан голын хөндөй хөх саарал сүудэрт хужигдсан хിവэр байлаа. Өчигдөр оройны өтгөн манан бүрэн арилаагүй тул морины уяа үүлэн дунд байгаа мэт харагдана. Баасангийн гар хөдлөх тоолонгоор цагаан nooсон утас мэт будангийн үүлэн ширэхгүйд зөөлөн урсах нь морины уяаг бод ертөнцөөс ангид таслана. Нистэг морьтой хөхөө намжлал үүлэн дунд ингэж харагддаг байх гэмээр. Сэндмаа үйл самран алхлаа. Яагаад хар үрээр морой эмээллэв? Сэндмаа ийн асуухтаа гомдсон хөнгөтөө дуугарчхав. Би хатгал явлаа. Ээждээ очие
гэж баасан эмээлээ засангаа хэлв. Тэгснээ гэнэт эргэж хараад хэрүүн шийдэмгий хөдөлгөөнөөр Сэндмагийн гарыг атхан авч түүнийг цоо ширтлээ. Би зөвхөн чамайг харах гэж ирсэн юм Сэндма. Амьдралдаа ганц удаа чамайг дахин нэг харъя гэж. Би хизээч эргэж ирэхгүйгээр явлаа. Баасан. Би галзуурч байх шиг байна. Би солиорч байх шиг байна. Одоо нэгэнт чамайг харсан болохоор чи үнэхээр гялалзж байна. Чиний наад шүд, уруул, арьс чинь бүгд л гал мэт. Чамайг би үнсмээр байна. Яг одоо. Та чинь согтуу байгаа мó? Сэндма, би чиний амьдралыг буснуулаад яах вэ? Дүүдээ бас гай болоод яах вэ? Хэрв энд дахиад ганц өдөр болох юм бол чамайг эзэмдэхгүйгээр дахиад ганц хоног өнгөрвөл би галзуурч үхэх юм байна. Юу? Би алга болоод өгсөн нь дээр юм байна. Баасан Сэндмагийн бүсэлхийгээр тас тэврэн авлаа. Хүй! Гэд Сэндма Баасангийн гарыг алгадав. Наа чинь хүүхэд байгаа. Сэндмагийн амьсгал давчтан ирэв. Тэртээ олон жилийн өмнө цэнхэр майхан дотор өөдөөс нь ширтэн гэрлээч гэж гуйж байсан хайртай тэр залуу нь түүнийг тэврэн зогсно. Сэндмаг зурж байсан уран хуруунууд нь эвэршиж ширүүн бадрүүн болжээ. Сэндма Баасангийн гараас сууран гарч урт амьсгаа аваад арагш нэг алхахад тэдний хооронд үүлэнхээ дүүрв. Чи минь үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй шүү. Миний хонгорхон дарих минь гэж Баасан санаа алдав. Та болдод хэлэхгүй явчих гэж байгаа мó? Гэж Сэндма ээрснэ. Болдтой яриад ээж рүүгээ хамт явж болдгоо мó? Гэлээ. Чи намайг санснуу Сэндма? Хичнээн хоног өнгөрснийг тоолсон уу? Гэж Баасан бүсгүйг цоо ширтэн болдын тухай үгийг огт сонсоогүй мэт үргэлжлүүлв. Өчигдөр чи намайг хайрт минь гэж дуудахад би өөрийгөө хорвоогийн хамгийн азтай хүн гэж бодож байлаа. Дүүчин чамайг хичнээн их сансан гэж Сэндма аль болох тайван дуугаар хэлээд бид хамтдаа хоног тоолсон. 2958 хоног гэж санаа алдлаа. Чи бид хоёр хүүхэдтэй болж чадахгүй нь ямар хялсантай юм бэ Сэндма? Үрийн буянтай хэвлээд чинь миний хүүхэд байгаач болоос гэж Баасан шивнэв. Бүү ингэж яар гэж Сэндма эргэн тойрноо хурдхан харав. Би болдыг дуудаад ирье. Таныг явах гэж байна гэвэл год үсрээд босоод ирнэ. Сэндма, над руу ганц удаа хар л да гэж Баасан гуйв. Надад хайртай гэдгээ дахиад ганцхан удаа хэлээч дээ. Би эцсийн удаа гуй. Би өдөр болгон чамайг боддог байсан. Өдөр бүр чамайг мөрөөдөж, энэ хүнд хэцүү жилүүдийг чамайг л бодож давсан. Эцсийн удаа шүү гэж Сэндма дахин нэг алхам хойш ухраад тийм ээ. Би чамд үнэхээр сэтгэлтэй байсан гэлээ. Сэндма хариу хэлэх завдал өгөлгүй гэрлүүгээ эргээд гүйчихлээ. Гэртээ орж ирээд нам унтаж буй болдыг угдсчин сэрэв. Ах чинь явах гэж байна болдоо. Сэрээрээ. Ах уу гэж болд орноосоо суг үсрэн босч Баасан ах явах болчихоо юу? Ийм хурдан уу? Хатгал явна ээжтэй очно гинэ. Чи хамт хатгал явж ээжтэйгээ уулзахгүй мó? Тэгээ гэж болд нүрээ шувтаран арчиж гүүхээрээ гарлаа. Ахыг яалаа гэж ганцаараа гин явуулах вэ? Би хамт явъя. Болд хэдхэн хормын дотор морио эмээллэж бэлэн болов. Хоёр залуу мориндоо мордон зүүнтэйх ойгож чиглэн одлоо. Баасан Сэндмад морь үлдээ гэж ятгахсаар хөдөлгөөн морио болдод унуулсан байлаа. Өглөөний наран архныг бүхэлдэн гээгүүлж, моддын завсраар тусах нарны гэрэл ах トゥ хоёрын аян замыг мэлаан. Араас нь харахад тэд аваадилхан ажээ. Удсанчгүй нарны хурц гэрэл ах トゥ хоёрыг өлгийдэн авч өөртөө шингээлээ. Эргэн тойрны бүх зүйлс гэрэлтэн тодорч үлдэв. Хайрт Баасан минь, хайрт болд минь гэж Сэндма сэтгэлээ хуваан шивнэв. Зүрх нь хоёр тийш урагдах шиг болж, тэгснээ нэг зүгт цоглох гэж тэмүүлнэ. Алтан шар зам нь үлзийтэй байг Баасан минь. Амьдрал нь амар тайван байг.
Энэ насандаа биш ч хойд насандаа хамт бай. Тэр дахиад л явчих уу? Гэж Чулуунжигийн чанга дуу Сэндмагийн эрөөлийн шивнэг тасалдуулав. Сэндма таг хөшсөн байлаа. Чулуунжигийн онгор нүд рүү харж дотроо юу бодож байгааг нь таах гэж оролдов. Чулуунжи ихэд ууртай харагдана. Тэр урагш хойш түргэн алхалж газраас чулуу авах нь баасангийн араас шидэх нүг юмэр. Шүн сайн хонов Чулуунжи гэж Сэндма аль болох тайван хоолоогоор асуув. Хамтдаа үнээгээ саах уу? Чулуунжи хоржоонтой дуугаар чанга инээж "Баасан лама, та чин шоронгоос ирсэн байна лээ шүү дээ хөөрхий" гэж хоёр мартанд дуулдахаар шахам хашгичав. "Шоронгоос ирсэн байсан ч надад хамаагүй. Би чамайг хүлээдгээрээ хүлээн шүү аа. Тэр шоронгоос ч айхчгүй." "Хүй Чулуунжи, дуугаа айдаач. Хүүхдүүд сэрчлээ" гэж Сэндман удрав. "Сэржил байг. Сэрэг цаг нь аль эрт болчихсон байна" гэж Чулуунжи өмнөөс нь хашгичав. "Тэд тэгэд хаашаа явж байгаа юм? Хатгал уу?" "Тийм ээ, хатгал. Ирэхгүй удаад байвал араас нь давхиад очноо гайгүй" гэж Чулуунжи адгсан чулууга газар хаяад гэрлүүгээ тас шилбэлзэн алхлаа. Хаалга зөөлөн тогшох чимээ гарав. Агван орондоо шурган буруу сонссон байгаасаа гэсэн шиг залхуу таяа хөлбөрлөө. Намуухан тогшилт үргэлжилсээр байв. Агван босч том монгол гутал руугаа хөлөө дүрж туранхаа бие уртшаар дээлээрээ халахлав. Агваныг лаасамагц тогшилт зогслоо. Цаг харахад өөрийн 4 цаг болж байлаа. Агван гандан хийдийнхэн хашаандах шинэхэн байрныхан хаалгыг нээж өгөв. Гартаа баадан барьсан залуухан өндөр бүсгүй орж ирлээ. "Та сууно" гэж Агван гал тогооныхон булан тийш цаагаад "Ийм үр цүрээр юу тохиолдов бүсгүй минь?" хэмээн намдуу дуугаар асуув. "Үүдээ онгоолгож өгсөнд гилалаа Агван ламтаа" гэж бүсгүй дарахад аялгуугаар мэдчлээд "Аавынхаа эцсийн захиасыг биелүүлэх гэж ирлээ. Аав минь 1938 онд мөрөнгийн хүрээнд буудуулсан юм. Дархтын хотгорын алдарт зөөлөнгийн хүрээнд сууж байсан лам хүн байлаа. Хөвсгөл нуурын баруун талаар хөндлөсөн байдаг 20 сардгийн нурууны хормойд гэсэн үг л дээ." 38 оны буудлагын тухай сонсмогц Агваны зүрх бараг зогсчих шахав. "Өө, тийм учиртай ирээ юу?" гэж арайхийн мэдчиллээ. Залуу бүсгүй ганган хийцтэй нарийн шаглаатай дээл өмссөн байв. Урд гэзгээ ганц сүлжиж уран хийцийн сувдан даруулгаар даруулжээ. "Маргааш би хадамд гарах гэж байна. Айлд очихдоо авч очиж болохгүй нэг зүйл надад байгаа юм ламтангүй. Энэ бол нандин бурхан ламтан минь." Энэ үгийг хэлэхдээ бүсгүй хов гэхэд хов биш, ховилдаан гэхэд ховилдаан биш. Алтан нар наасч нууцлах ёстой хатуу нууцаа дэлгэж буй хүний хоолон мартаж боломгүй өнгөөр шивнэн ярина. Тэрээр арьсан баадангаа дэлгэн цагаан торгонд баримтгэлсэн нэгэн зүйлийг гаргаж ирлээ. Тэгснээ баримтгийг задллаа. Торгомсог цагаан хадаг дэлгэгдэхэд үзэгслэн төгөлдөр дарих бурхан гарч ирэв. Дарих бурханы лагшин нь харанхт 2 мутартай агаад бадамлын хуайн сентид заларч баруун мутраа дээд тэнгэрт хандуулах мэт донжлог энжтэйд зүүн мутартаа удвал цэцгийг чагжлан барьжээ. Агван урд өмнө ийм уран нарийн хийцтэй хар дарих бурхан харж байсангүй. Шөнийн гийчин бүсгүй Агваны бурхан тахилтай авдрын өмнө сөгдөн суугаад дарихийг Агваны тахилт авдар дээр залав. "Хар дариж минь өршөө. Нандин хар дарих минь өршөө намаага" гэж бүсгүй өглөн мөргөхөд дарахад аялга нь улам тод сонсдох ажээ. "Цаг нь болохоор таныгаа бид Ринчин төмбөц суманда зөөлөнгийн хүрээндээ залъя. Нутаг орныг минь сахин хамгаалж явах нандин дарих минь." Агван залуу бүсгүй амлалтыг чимээгүй сонсов. Хар дарих бүсгүйг уужуу тайван өршөөнгүй харцаар ширтэх мэт санагдах ажээ. Лааны гэрэл шинхэн бараалхаж ирсэн дарихийн нягуур мэлмиг гэрэлтүүлнэ. "Дарих бурхны түүх намтрыг сонсож болох уу?" гэж Агван асуув. "Бололгүй яах вэ?" гэд бүсгүй шалвхан босч үүд хавьд байх сандал дээр суув.
Зөөлөнгийн хүрээний тахилч аав маань хүрээний түлхүүрийг өгөхгүй гэж зүтгээд баригдаж буудуулсан юм. Ээж минь ч бас цуг буудуулсан. Доо ямны цэргүүд хүрээ хийдийг нураахаас өмнө аав минь хар дарихийг нууж амжсан юм. Аавыг дарих бурхныг нуухаар ойров явхад нь би хамт явсан. Маргааш шөнө нь аав баригдаад мөрөн рүү явахынхаа өмнөхөн том хар эгчийгээ аваад их хүрээ яв гэж хэлсэн юм. Агван бүсгүн яриаг чагнаж дуусаад "Яагаад энийг надад аваад ирэв?" гэж шивнэлээ. "Хүмүүс таныг хөвсгөлийн лам гэж ярьдаг юм билээ. Хизээ нэгэн цагт зөөлөнгийн хүрээ сэргэвэл хар дарих бурхан тентхийн шүтэн болж очих ёстой юм. Таныг нутгийн минь бурхныг алга болгохгүй хамгаалж чадах хүн гэж бодоод танд авчирлаа. Нандан дарихийг минь аварч хатгалж өгөөч." Агван алгаа хавсран нүдэ аниж "За тэгье" гэж зөвшөөрөв. Агван жижиг ширээнийхэн нүдийг онгойлгон төвд үсгээр битсэн судар гаргаж ирэн бүсгүйд адис өглөө. Энэ зур тэр аманда мань уншив. Хар дарихтэй залбирахыг хүссэн үедээ сэтгэлдээ төсөөлж залбираарай. Нандан дарих тантай үргэлж хамт байж чадна. "Гилала Агван ламтангой" гэж бүсгүй эхэд мэхийн залбирав. "Ламтан та сайн сууж угаарай" гэд бүсгүй гарч одов. Өөрийн гэгээ тэмдгэрч тэнгэрийн хаяанаас эхлэн саарал туяа тусаж эхэлжээ. Гандан хийдийн дэнж дээр бүүдийг ч утаа унааргүй байхагаад залуухан дарахад бүсгүй саарал агаарт уусан алга болов. Агван гэрийнхэн хаалгыг сайтар түгжив. Жижиг ширдэг дээрээ сунан хэвтэж догшин улаан сахиусөөд ширтлээ. Тэгснэ тэр ширээрүүгээ мөлхөн очиж урт зузаан дэвтрээ гаргаж ирэв. Дотоод яманд өгөх мэдээлэлээ бүртгэж явдаг энэхүү дэвтэр нэлээд зузаан боловч талаас илүү хуудас нь хуучирчээ. Агван шинэ хуудаснын дарихийн тухай бүртгэхээр бэлтгэв. Энэ дэвтэрт нурсан сүм хийдээс ирсэн бурхтын тухай хэзээж бүртгэж байсангүй. Хэнч түүнд бурхан дарих хадгалуулахаар авчирч өгч байсангүй. Ийм шинэ үйлдэлийг Агван ихэд хариуцлагатай бүртгэж авч бичих ёстой. Агван үзгээ бэхэнд дүрэн дэвтрийн шинхэн хуудас дээр тонгоов. Гэнэт салхилан байшингийнхан жижиг цонхыг яран онгойлгох нь тэр. Лааны гэрэл сүмилээ. Лаа бүрэн унтарсангүй. Гэвч гэрэл гэгээн өчүүхэн болсон байлаа. Үзэгдэх төдий тэрхүү гэрэлд Агваны гэр доторх бүгд бүүдээж ганцхан нандан хар дарих гялтганаж үзэгдэв. Агван руу хар дарих яг л амьд юм шиг ширтэн. Агваны гар чичирч орхив. Агван дарихээс нүдээ салгаж доо ямны мэдээгээ бичхийг хүссэн боловч хөдөлж чадахгүй болсон байлаа. Хар дарих түүнийг ховстож байх шиг санагдав. Дарих бурхан тэртээ олон жилийн өмнө зөөлөнгийн хүрээг нураахад сүйтгэгдэх хураагдахаас мултарсан боловч энэ удаад гандангийн дэнж дэх Агваны гэрээс хураагдаад төмөр хайлуулах газар руу хүргэгдэх заяатай байжээ. Агваны үзэг хөдөлгөл юм бол энэ бүхэн биелэлээ олох байлаа. Салхи дахин үлээв. Агван үзгээ тавиад босч цонхоо хаав. Үүрийн гэгээ тодорч тэнгэрийн хаяа улаавтар туяатай. Харин тэнгэр тэр чигээрээ цайвар өнгөтэй болжээ. Өөрийн цайвар туяанд өндөр бурхны хоосон сүм гунигтая хонхиж харагдана. Агван үдсэн харсан нүглээ ирж намчилдаг олон хүний мэгжид жанраасыг бурхны тухай ярьсан янз бүрийн яриаг зэрэг сонсох шиг болж чихэн шүүгөв. Жанраасыг бурхныг балбан цохиж буулгах үеийг нүдэрээ харсан олон хүн энэ цагийн нүгэл хилэнцийн гэрч болж хараал хүрсэн мэт айдас давтснаа гэмчиж намжилдгийг тэр саналаа. Гэрч болсон хэдэн зуун хүмүүс Агванд ирж жанраасыг бурхны магтаалын майн уншиж өгөөч гэж захиалдаг билээ. Агван ламын нүдэнд цэргийн жолооч байсан хүний намжлал үзэгдэх шиг боллоо. Жолооч залуу эвдэгдэж дүрсээ алдсан өндөр жанраасыг бурхны хэсгийг машинд ачиж Орос улсад очсон ажээ. Агваны нүдний өмнө Монгол улсын тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болж залагдсан жанраасыг бурхан бүрэн бүтнээрээ гялалзан үзэгдэв. Бурханд олон хүн овж цовж мөргөн. Улс орныхон эвнэгдэл бүрэн бүтэн байдлын төлөө залбирахаар өндөр дэд албаны хүмүүс ч эгнэн зогсоод мэхэж байна.
Гэнэт шорон шуурга мэт хар бараан хувцастай их дуутай олон цэргүүд бурхныг тойрон авирч гэгэн цагаан өдөр түүнийг алах сүхээр нурааж эхлэв. Гандангийн дэнжин хавийнхан бүгд тал талаас цугларч түүнийг нүд цавчилгүй харцгаав. Хүмүүс уйлж, мань мэгзэм уншиж нүдээ дарцгаахажээ. Гандангийн айлуудын хашаан дээрч хүүхдүүд гарч эгнэн суугаад бор шувуу мэт харцгаана. Томчулж хашаан дээрээ зогсхон зогсож, суухан сууж, бурхан өд ширтэнэ. Бурханд сүмийн өмнө тийш алхах зайгүй болтлоо хүмүүсээр дүүрчээ. Эх жанраасгийг цэргүүд балбах тусам хүмүүс улам чангаар мань мэгзэм уншиж "Өршөө биднийг, өршөө бурхан минь, өршөө" гэж чангаар уйлцгааж байв. Босоо бурхны бүх бие тал тийш таран тасран унлаа. Цовж зогссон олон ачааны машинд бурхны гэгэн дүрийг хэсэглэн ачаад хойд зүг хөдөллөө. Энэ бүхнийг өөрт нь ярьж өгсөн тэрхүү жолоочийн борд царай Агванд тод санагдав. Жолооч залуу урт цуваанд орж явсаар Оросын нутгийн гүнд ган халиулдаг нэгэн үйлдвэрт иржээ. Монгол жолооч нар ард түмний дээдлэн залж байсан бурхан шүтээнийхэн таслагдсан мөч бүрийг үйлдвэрийн хашаанд оруулж буулгав. Тэдэнд бурхныхан өчүүхэн хэлтэрхийдэж мөргөж ёслох, салах ёс гүйцэтгэх эрх байсангүй. Мэгжид жанраасаг бурхан нь төдөлгүй хайлш болж гол мэт алтлан урсах нулимсанд хувирлаа. Агваны сэтгэлд сэрдэхийн буусан энэ бодол дөрслөл түүнийг чичрүүлэн дагж болов. Агван бушуухан ширээ тийш эргэж суудалтаа дахин сув. Хуруугаар нь мэдээгүй болтлоо хөрчээ. Үзгээ барих гэтэл даасангүй. Хар дарих бурхны зүг дахин харав. Энэ удаад дарихийн нүүр царай бяцхан охиных шиг харагдав. Хамгаалал, өмгөөлөл, хайр хүссэн охин өөдөөс нь харж байх шиг. Агван мэдээлэл бичдэг дэвтрээ төргөхөн хааж ширээний нүд рүү чулуудаж орхилоо. Түүний зүрх хүчтэй цохилов. Тэр нандин хар дарихад ойртон очоод өвдөг сөхрөн суув. "Өршөө намайг" гэж Агван алга хавсран шивнэлээ. "Нандин хар дарих минь намайгаа өршөө. Таныг би тэдэнд тушаахгүй." Баасан болд хоёр гэлдэрсээр дайн дээрхийн хүрээний туйран дээр ирэв. Ах トゥ хоёр мориноосоо бууж алхав. Үүрийн гол намуухан урсна. Голын эргийн өвс морины гидсээр татам өндөр ургасан ажээ. Дайн дээрхийн хүрээнээс үлдсэн хэдэн шон эртний амтны арга яс мэт хонххийн. Дөрвөн өндөр багн нь хоорондоо холбоотой байхаагаад унсан шонгууд өвсөн дороос хагас хугас зухих ажээ. Энд тэнд хол зайд намхан дунд зэргийн өндөртөө хэдэн шон үлдэжээ. Баасангийн чихэнд цан хэнгэрэг, мань хөгжөөх лам нарын уншлаг, бүрээ бичгүүрийн дуу зэрэг хангинаж дайн дээрхийн хүрээний эд үеийг санагдуулав. Энэ хүрээний босхийг анх алхан орж байснаа тэр саналаа. Хүрээний босго байсан яг тэр газарт зогсоод хүрээ рүү хүндэтгэлтэйгээр орж буй хөдөлгөөн хийсээр өөрийн суудал байсан газартаа тэр очлоо. Эргэн тойронд нам хүн боловч Баасангийн толгой дотор их дуу чимээтэй уншлахын ёслол болж байлаа. Дайн дээрхийн хүрээ амьд ажээ. Хүрээний амьдрал Баасангийн сэтгэл дотор яг бүрэн бүтнээрээ харагдсаар өрнөсөр байв. Тэр гол сүмийн өргөөнөөс гарч тойрсон жижиг хийдүүдээр орлоо. Гэнэт Сэндма шалбан орсон нэмгэн дээлтэйг бурхан урлаж байсан дадсан руу орж ирээд буланд нуугдаж орхив. Тэр мөч Баасангийн нүдний өмнөр яг л одоо болж байгаа мэт тов тод үзэгдэж, хонгор залуухан Сэндмад хурч болмоор санагдлаа. Баасан уртаар санаа алдав. "Аха, Сэндма бид хоёр энд мод тарьсан" гэх болдын дуу бодол таслав. "Юу гинэ миний дүү?" гэсээр Баасан бодит байдалтай эргэн оров. "Энд" гэж болд хүрээний туйрны ард талаад харагдах хэдхэн намхан модод руу алхав. "Сайхан урагчгаж" гэж Баасан санаа алдаад "Та хоёр минь овоо шивдэ" хэмээн шивнэлээ. "Нурсан хүрээ хийдэд ирэх танд хэцүү байгаа бах та" гэж болд санаа алдав.
Та одоо сүм хийдийнхээ үлдэгдлийг эцсийн удаа харж аваад дахин ийшээ зөвлөхгүй орхи. Намын хүмүүс бид хоёрыг харчихвал таныг дахиад бариад явчих юм билүү? Шорон баривчилгаа гэж баасан санаа алдан өглөнгө мориндоо мордов. Шоронгоо сайхаад эсгүй өдөр ирэхээр тэр өдрийг мэлаах гэж танд ирнэ. Даянд ирхийн хүрээмэн. Ах トゥ хоёр түргэн урсгалд дээрхийн голыг гатлан баруун зүгийг барин өөрийн голын эрг дагуу аяллаа үргэлжлүүлв. Ой модод өндөр өвс өнгийн цэцгэс тэднийг алхам тутамд нь нуун далдалсаар хадгалыг зорих замын аюулаас халахлна. Цав цагаан хус модон ой таарах үест баасан хэдэн өдрийн өмнөхөөс тайван илүү чөлөөтэй болсон байлаа. Баасааха гэж болд түүнийг дуудав. Та яаж амьдрий гэж бодож байна та? Гэрлий гэж бодож байна уу? Мэдх юм алгаа гэж баасан хэлээд авгаатай байх их сайхан байдаг бах та, тийм үү? Гэлээ. Олон хүүхэд өсгөх хэцүү гэж болд инэв. Сэндма бид хоёр сайхан л амьдарч байна. Гэхдээ ядуухан байгааг маань та анзаарсан байх. Манайхан тэднийхэн хоёр малаа хураалгасан тэр 38 оноос хойш ёор өөдлөх завдал гарсангүй дээ. Мал чинь ерөөсөө өсөөгүй гэж үү? Гэж баасан асуулаа. Өссөн хэдийн хамгийн түрүүнд улаан армид явуулна. Үлдсэн жаахан хэсгийг бид эжсэндээ хэргэлчихнэ. 8 жил ингэж явлаа. Гэж болд ярилцсан цагаан шүд гарган инэв. За тэгээд дайн дуусч энэ жилээс л бүхнийг шинээр эхэлж байна. Энэ жил айрамд мал хураалгасангүй. Ховзглон эсэргүү гэж адлуулж хуу хамуулсангүй. Сая нэг нуруу тинилээ. Удахгүй төрөх шинэ хүү маань сайн цагийг авчирч төрхнө гэж ихэд бэлгшээж байгаа дүүн. Хэд дэх хөөхд вэ? 6 дахь. Гэж болдын дуу бахархалтай хөнгөөр солигдов. Хүү гарах бах. Хүү байхаараа гизэн эрт томордгүй ийм мэдэгдэн биш байдгийм. Болдоо хатгалд очиод би чамд 6 хүүхдэд тижээхэд хөрөлцгүйц мал худалдаж авах мөнгө өгнө. Гэж баасан гэнэт хэлв. Бурхан минь. Бүх хүүхдийг эз цатгалан болгох хэмжээний малтай болчиход ирвэл Сэндмаа лав итгэхгүй дээ. Хүүхдүүдэд цадхыг гэвэл чамд хэдэн мал нэмж авах хэрэгтэй вэ? Ах минь, ямар сонин асуулт вэ? Гэж болд тас инэв. Лав 3 тугалтай үнэ 2 бэрүү юм уу шүдлэн байвал болох болов? Би авч өгч чадхаар юм байна. Хадгалд очиод зах гарнаа хоёлаа. Сэндмаа та хоёрын амьдрал цоо шинээр элбэг дэлбэг эхлээсэ. Баасан чин сэтгэлээсээ энэ үгийг хэллээ. Ах минь, яасан буянтай юм бэ? Гэж болд уртаар уянгалуулан хэлээд та өөртөө бас ээжэд мөнгө үлдээгээрэй. Үлдээлгүй яхав. Сэндма 5 аяг халуун сүү аягалж эгнүүлэн тавиад үлдсэн сүүгээ тогоонд нь самарч өрөм загсаав. Хүүхдүүд нь гүйлдэн орж ирээд аяга сүүгээ уралдан авч намхан ширээгээ тойрон сууцгаалаа. Хүүхдүүдээ багтан харав. Амар баяр хүү 8 нас хүрч том хүн шиг дог бие авч явах болжээ. Тугал бируутай хөөцөлдсөөр хөлс нь бурзаасан харагдана. Гүнчин охин 6 настай, яриа хөрөө ихтэй. Өхрийн зэл цэвэрлээд ирэхтэл хав өөрийн бүх айлын сонин хажинг мэдчихсэн тарааж суухаж. 5 настай 5 цэцэг охин эрэгтэй хүүхчиг хүчтэй чирэг болохоор буучингийн хурдан морины гингог хадуулсаар хоолой нь жаахан сөөсөн ч нүд нь гялалдсан хэвээр. 4 настай дулмаа охин ээлдэг хөөрхөн ааштай гэр зураа байх дуртай. Дулмаа ээждээ түлээ оруулж өгөөд инээмсэглэн хайр татчихна. 2 настай дэнзэн дорж хүү айл хэсч атга борцог цуглуулгахдаа сайн бөгөөд энэ удаад бас л нэг айлаас олж авсан хатуу хуруудыг аягныхан хажууд тавьсан байх нь тэр. Ээж, өчигдөр ирсэн хүн хин юм бэ? Гэж гүнчин халуун сүү оочлонгоо асуув. Та нарын авга ах баасан гэж Сэндмаа хариулв. Таны ах юм уу, аавын ах юм уу? Авга гэхээр аавынх нь ах トゥ байдаг юм. Нагц гэвэл ээжийн ах トゥ болно. Гэж амар баярыг ярианд оролцов. Тэр авгах манад шоронгоос ирсэн гэсэн. Юу ярнэ вэ чи? Гэж Сэндмаа амар баяр руу зандрав. Хэн ч юм тэгж хэлв. Юу яриад байгаа юм минийх вэ? Хүн бүхэн л тэгж яриад байна шүү дээ.
гэж амар баяр тайван зарлав. Ах нь манай аавыг шорон руугаа аваад явчихсан юм уу ээж? Пөөх, ямар нүгэлтэй юм боддог хүүхэд вэ чи? Гэж Сэндмаа уулга алдав. Дахиж битгий ингэж яриараа хөөмөн. Та нарын аав ах чинь их сайн хүн. Тэр хүн шорон руу явахгүй. Аав ах хоёр чинь хөгшин эжтэй чинь золгох гээд явсан. Тэгвэл би хүмүүст манай аав ах сайн хүн гэж хэлнэ гэж гүнчин инэв. Аав ах манад дахиж хизээ ирэх юм бэ? Хүмүүс асуувал Баасан ахыгаа дандаа өмөрч угаараа миний хүүхдүүд. Манай ах сайн хүн. Манай ах эргэж ирнэ гэж хэлж байгаарай гэж Сэндмаа санаа алдав. Аав ах нь маш гоё зураг зурдаг, модоор сайхан зүйл уралдаг. Манай энэ гэрийг Баасан ах нь хийсэн юм шүү дээ. Тэр авдрыг, бас энэ орыг, энэ шүүгийг аав ах нь хийж өгсөн юм. Пөөх, ямар мундаг юм бэ гэж хүүхдүүд шаагилдав. Ээж, би зураг зурж чадах болов? Ах эргэж ирээд биднэрт зааж өгөх болов? Гэж гүнчин шалгаав. Та нарыг юм сурах хүүхдүүд байна даа гэж харвал гой юм зааж өгч чадах байх шүү гэж Сэндмаа инэв. Гэхдээ өнөөдөр зураг зурхгүй. Бүгдээрээ ямар ажил хийнэ гэж ярьсан бэлээ? Мод руу очиж цай түн гэж хүүхдүүд зэрэг хашгиралдав. Би боролцооны шар цэцэг түн. Би гүзэлцэгний навч түн. Би нохоо хошуу түн. Тэгвэл би гүүний ариг түн гэж дороо шаагилдцгаав. Сэндмаа энэд алдав. Ийм сайн хүүхдүүд шүү. Баасан авах чинь харсан бол ямар мундаг цайд хөдөх хүүхдүүд вэ гэж магтах байсан та. Сүүгээ ууж дуусаад бүгдээрээ ойр уу яваад цайны ургамлаа түүж хатааж авцгаая, тийм ээ? Тэгье гэж хүүхдүүд хөөрн дэмжлээ. Борооны дараа жимс байхгүй, гүзэлцэг нь унсан байгаа байх. Харин навч түүхэд хамгийн цэвэрхэн сайхан байгаа даа одоо гэж Сэндмаа хүүхдүүдтэй тайлбарллаа. Хэдхэн хормын дотор Сэндмаа ганц шараа тууж авчираад хус модоор хийсэн үхэр тэргэндээ хөллөв. Үхэр тэргэнд хүүхдүүд шавааралдан сууцгаалаа. Баасангийн тухай хавойрын хүмүүс элдв муу үг ярил хүүхдүүд нь түүнийг өмөрнө гэж бодхоос л Сэндмаагийн дотор уужирч алхаа нь хурдсав. Үүлэн дээгүүр нэс чавамит хөнгөн гэж хэллээ. Үхэр тэрэгний модон дугуйн чахрах чимээ хүүхдүүдийг нь жаргалтаа цангинанд дарагдах ажээ. Хойд ирмэгт Сэндмаа шараа сул тавьж идүүлээд 3 том хүүхдээ навч ногоо түлхэхээр явуулав. 2 багыгаа тэрэгний дэргэд цэцгээр тоглуулж үлдээгээд өөрөө ойр зуураас оройн хоолнд хэрэглэх мөөг мангэр хайлаа. Хүүхдүүдээ хол явж болохгүй шүү. Намайг дуудангууд тэрэгэн дээрээ цуглараарай гэж Сэндмаа зарлав. Хүүхдүүд тусын хайсан навч цэцгийн ирэлд гарцгаалаа. Сэндмаагийн ухаан санаа 2 хуваагдан байв. Нэг талдаа хүүхдүүдээ манаж тэднийг нүдэрээ байнга бүртгэх авч, нөгөө талдаа Баасан бодогдно. Баасангийн хайр гуйсан дуу чихэнд нь хадсаар байв. Чиний буянтай хэвлээд миний хүр байгаач болоос гэх Баасангийн шивнээ дахин сонсогдно. Сэндмаа хормохон зуур нүдэн Баасангийн хөдөлгөөн бүрийг, өг бүрийг санахыг хичээлээ. Дөнгөж өнөөгөөлөхөн түүний халуун хайр яг дэрэгдэн төөнөж байсансан. Гэвч одоо холдон одожээ. Бараг 9 жилийн турш хөршгүй алсад байсан Баасан нь түүний дэргэд ирчихсэн. Түүнийг тэрч аван хайрлие гэж гуйхад нь Сэндмаа түлхсэн. Баасан дахин нэг өдөрч арханд байж чадахгүй нэгэд яваад өгсөн. Гэнэт хоолойн зангирч Сэндмаагийн нулимс урсан гарав. Удаан хүлээсэн Баасантайгаа хизээж дахин уулзрахгүй нэгж уйллаа. Хонгор сайхан царайтай ногоо нүдэн Баасантайгаа заяа төрөг зөрчгсөн гэж бодхолоор улам их мэлмэрв. Нэгэнт шийдэгдсэн хувь заяагаа яагаад ч өөрчилж болохгүй, өөрчилж чадахчгүй гэж тэр хүчин мөхсдөж ихэр татав. Бүүл цагаан уул цэцэг авч эмээлдэ бэхэл зүрх сэтгэлээ өөр хүнд хуваагаагүй гэдгээ тэгж батал гэх ээжийнх нь захирангүй дуу хоолой гинэт сонсогдож Сэндмаагийн ихэр татхыг зогсов. Сэндмаагийн ээж эргэн тойронд нь алга. Уйлах урвайх үед хажууд нь байгаа юм шиг хатуужуулдаг тэр үг нь л сонсогджээ. Сэндмаа энэ үгийг болдтоо гэрлэх гэж явах замд анх сонссонсон.
Сэндмаа нүдээ нээж ээжийнхээ үгийг санан өндийлөө. Би бүхнийг цоо шинээр эхлэх ёстой гэж Сэндмаа өөртөө тушаав. Би Баасангийн бэр дүүн. Би түүнийг хайрлах гэж мөрөөдөж болохгүй. Би нөхөртөө үнэнч сэтгэлтэй бүсгүй гэж өөрийгөө чангалав. Сэндмаагийн тангарагыг тэнгэр сонссон мэт нарны хурц гэрэл ойн чөлөө гээгүүлж үүлэн чөлөөний наран Сэндмаагийн нүүрэн дээр тусав. Сэндмаа дээш харав. Бөөнбөөнөөр үл нүүж хачин сонин дүрс үүсгсэн харагдана. Бух, хонь, тэмээгээд олон дүрс тэнгэрт хөвнө. Тэнгэрийн үүлгүй хэсэг нь томорсоор үүлтэйгээ наадсаар ажгав. Ойн чөлөөнд хурцнаар нь тусах тэрхэн зуур Сэндмаа халууцаж амжаад одоо эхлэх шинэ амьдрал нь ийм хурц гэрэл гэгээтэй байх нь гэсэн бэлэгтэй бодол орж ирлээ. Чулуунжи хаалгаас сайтар хааж ээжигээ өөд болсноос хойш задалж байгаагүй бурхныхаа баримтыг бодлыг задллаа. Гэр бүлд аз жаргал авчирдаг хэмээн ээж нь зааж захиж байсан бурхны хүрэл баримл дүр гарч ирэв. Бурхандаа мөргөхөөс ч айж имэж өнгөрүүлсэн хэдэн жилийн турш бурхнаа нямбайлан хадгалахдаа энгийн бааданд танигдахгүйгээр боосон байлаа. Гэвч өнөөдөр хавь ойрд хүн багтаа байгаа дээр тэр бурхандаа залбирахыг хүсэв. Сэндмаа хүүхдүүдтэйгээ ойров явсан энэ зай завсар Чулуунжид алдаж боломгүй хором. Шив чимээгүй энэ ганцаар мөчийг ашиглан залбирч авъя гэж шийдэжээ. Бурхан минь гэж Чулуунжи морь унсан догшин дүрт бурхандаа бүх юм мөргөв. Гэр бүлийн аз жаргалыг надад хайрлаач. Намайг Баасантай минь гэрлүүлж өгч хайрл. Чулуунжи бурхныхаа өмнө элгээрээ хэвтэж хоёр гараа урагш сунган хавсарч нүдэ ханан залбирв. Амраг хайртай Баасанг минь хатгалд үлдээлгүй өтөр түргэн буцааж ирвлээч. Түүнийг надтай ганцаарнг нь учруулж өгөөч бурхан минь. Би түүнтэйгээ нэг л удаа уулзрах юм бол заавал өөрийн болгож авч сууж чадна. Надад энэ учрлыг л хайрлаач бурхан минь. Чулуунжи толгоогоо өргөн бурхныг ширтлээ. Бурхан эхэд хүчрэхэг харагдана. Бурхны хүрэл нэгүр гялалцах нь этгэл найдвар төрүүлнэ. Бурханаас гуйсан бүх хүсэл нь удахгүй биелэх юм шиг санагдаад ирэв. Чулуунжи бурхандаа дахин мөргөв. Харанхуйгаас гарч ирсэн болоод ч тэрв бурхан хэдэн жилийн өмнөхөөсөө ч илүү сүр жавхлантай харагдаж байв. Чулуунжи сөхрөн суулаа. Бурханыхаа өмнө алга хавсарсан хэвээр тэр дээш харав. Тооноор тусах нарны гэрэл бурхныг гялалзуулан нүд гэл болно. Нарны гэрэл ойх тусам бурхны сүр хүч улам мэгсэж байх шиг. Миний хүсэл биелнэ гэдгийг бурхан хэлж байх шиг байна гэж Чулуунжи баясан бодлоо. Бурхан минь, хэрэв миний хүслийг та биелүүлж өгвөл би Баасантайгаа гэрлээд хорвоогийн хамгийн сайн эхнэр байж чадна. Амлая гэж Чулуунжи хэлв. Бурхан дээр туссан нарны гэрэл доошилж авдарт тусав. Таныг буцааж хадгалах цаг боллоо гэж Чулуунжи намжлан шивнээд бурхнаа хөх даавуугаар баримтаглав. Дараа нь түүнийг авдрынхан ёроолд нуулаа. Баадантай хувцс хунар дэл сул зүйлсээ дээр нь овоолж авдраа хаав. Чулуунжи зэрэгцэх авдрыг нээв. Тэндээс цагаан давуунд боосон зүйлийг авч бааданг задалж урт бор торг гаргав. Баасан өөрийнх нь хийж өгсөн бор торгон дээлийг өмссөн байгаагаар Чулуунжи төсөөлөн бодов. Тэр босч хайж хөөтө цочил олж аваад торгоныхон дэргэд орхин болдынх руу алхав. Болдынх хизээд түгжээгүй байдаг ёсоор хаалга нь нээлттэй байв. Сэндмаа хүүхдүүдтэйгээ ойгоос эргэж ирээгүй аж. Хүүхдийн гудал хувцас дээл бүс эн тентгүй хөглөрнө. Ширээн дээр олон модон тагшнууд өрөөстэй. Гэрийн баруун хананд олон давхар гудас хөнжил овоолоостой. Харин зүүн хатвчанд зөөлөн элдсэн харсаар хутсан модон ор байлаа. Хүүхдүүд эренгүүт унтахад бэлэн гэсэн шиг хэдэн дэр орон дээр яраана. Гэрийн хойморт цэцгэн хэтэ хоёр бор авдрын голд ганган хийцэн шүүгэ бурхны битүү гүнгэрва байв. Чулуунжи баруун хатвчанд дах хөнжил гудасны дээхэн талд ханын толгооноос өлгөөт болдын дээл хувцсыг эргүүлж тойруулж эхлэв. Болдын гутал, эмээл, дээл бүгд эмх цэгцтэй эвхсэн эсвэл өлгсөн байх аж.
Болдын хуучин улаан дээлийг Чулуунжи сэмээрхэн аваад гэрээс гарав. Гэртээ орж ирмэгцээ Чулуунжи Болдын улаан дээлийг бор торгон дээрээ нямбайлан дэлгэлээ. Болдын хэмжээ түнд минь яг таарна. Чамдаа урлах шин дээлийг ингээд эсхийдээ баасан минь. Гэж Чулуунжи ганцаараа яриад бор торгоны хээг тааруулан хөөгөр зураад хайчлав. Баасан Болд хоёр хөвсгөл нуурын зүүн урд зүгээс хатгал руу орж ирлээ. Холоос хөвсгөл нуурын ус эц төгсгөлгүй цэв цэнхэр харагдана. Баасан үзэсгэлэнт нуурыг хараад өөрийн ирэхгүй уулга алдаж баярлан багтав. Ойртох тусам нуурын захаар өхөр тэрэг, тэмээн цуваа, гიშгэх газаргүй шахам дүүрснийг ажиглав. Жижиг шавгар майхан эн тентгүй босжээ. Хөвсгөл нуурын баруун урд үзүүрт дөхөх тусам нуураас их авдаг эгийн голын баруун эргийн багахан газар аялагчид жинчтийн хөлд зайгүй дарагджээ. Хатгал хот хөл үмэн ихтэй байлаа. Зосон бор байшингууд босч шавартай гудамжаар тоолохын аргагүй хүн морд хөлхөлдөн. Шулуухан гудамжны нэг талаар өндөр шонгууд байхагаад шон бүрийг утсаар холбожээ. Хаанигтэй хөнгөнөх моторын дуу сонсогдно. Ногоон зүлэг айлуудын хашаанд л алдаг оног үзэгдэх хагаад гудамж талбай нь тэр чигээр шавар шавхай болжээ. Энэ олон байшингийн хаанан цэвэл их чих байгаа юм бол гэж Баасан асуув. Би мэддэг л байсан юмсан гэж Болд байшингуудыг ширтээд хатгал их томорчгож ямар ч байсан олноо гэлээ. Ах トゥ хоёр олон байшингийн урдуур хойгуур сүлжиж явсаар нав ногоон зүлэгтэй цэмцгэр хашааны хойд буланд байрлах жижиг модон байшинг оллоо. Цэцэгтэй орос даашин зөмссөн 10 хэдтэй охин хашаандаа сав суулга угааж байв. Хашаан дотор урт хэц татаж, өмөдөд самц, дан дээл зэрэг олон хувцс угааж хатаасан харагдана. Хашааны гадаа эмээл газаартай морь үүрсэн. Хэж манад хүн ирлээ гэж охин Болд Баасан нарын морноос буухыг харангуйта ээждээ хэллээ. Хэн бэ даги гэхэд цэвлийн чанга дуу байшин дотроос цангинав. Хоёр хүн байна гэж хэлэнгээ тэр гэрлүүгээ ороод явчихлаа. Дагигийн араас Болд Бааснаар орлоо. Цэвэл орныхоо өмнө зогсоод Болдыг хальт тэврэн үнсэв. Тэгснэ тэр Баасанг таньж гараа алдлан өгд үгүй тэврэн аваад тас зуран налав. Дүү минь чи мөн үү? Баасан минь мөн үү? гэж цэвэл хашгичих шахам хэлээд дүүгээ улам чанга тэвэрлээ. Дүүтэйгээ энэ насандаа уулзахгүй нэ гэж хичнээн их айва бурхан минь. Цэвлэгчээ гэж Баасан хариу чанга тэвэрлээ. Ээж маань хаан байна. Цэвэл гараа суллан нүдээ арчаад иш дүүнэр минь. Та нартай дуулгаж чадахгүй зовж суутал яг цагаа олж ирлээ. Ээж маань хоногоо хүлээж байна. Хэдхэн цагийн насал үлдсэн байх гэж ойлон хэллээ. Хаан байна. Базар садынд эндээс жаахан зайтай. Цэвэл ингэж хэлээд үсээ илж цэмбийлгээд тарган том бие цэглэв. Их чин тэнд байнга цуг байгаа. Сая ээжийн солих хувцсыг авчирч угаагаад цэвэр хувцсыг аваад яг явах гэж байлаа. Сайжууж амжилгүйгээр Баасан Болд нар ээж рүүгээ мордов. Цэвэл хашаанаас ууж оргисон мориндоо сэв хийтэл мордож хатгалын баруун зах руу хоёр дүүгээ дагуулan хатрив. Жижиг байшин гэр бүхий захын нэгэн хашаанд ирлээ. Эгч дүү гурав гэрт орцгов. Жижиг гэрт нэгэн шинэ хийцэн битүүд суух орноос өөр юу ч байсангүй. Орон дээр өтөл болтлоо ядарсан сумья ухаангүй шахам хэвтэж байлаа. Хоньны нэхий хүнжил доороос түүний хатаж омголцсон уруул цонхийсэн царай харагдана. Сумьягийн дэргэд сууж байсан залуу босч мөнөх гурвын зүг алхав. Баасан ахуда гэж тэр дуу алдав. Та ямин эн чин чи юу? Чи минь голоос амьд гарч чадаа юу? гэж Баасан уулгалан урсгаж таяаг тэврэн авлаа. Эгийн гол руу тэгж их буудаж байхад яаж амьд гарч чадав? Иш мо дүү минь гэж тэр дүүгээ чанга базалж байлаа. Аха, намайг одоо базар сад гэдэг болсон. Лам таяа голдож ивж өгсөн гэж бүх хүн бодож байгаа. Таяа байхгүй болсон. Базар сад ингэж хэлээд ахыхан гарыг тавилав.
Ээж минь саяхан ухаан орж байна. Таныг таних бах гэж базар сад ээжийнхэн орлоо заав. Базар сад дохиж ах эгч нараа ээжийнхэн орны өмнө суулгав. Сумьягийн 4 хүүхэд ээжийнхэн үгийг амьсгал даран хүлээлээ. Сумья нүдний зовхоо зөөлөн өргөж ядруухан харцаар хүүхдүүдэд тоолох мэт хүн нэг бүрийг шилжүүлэн харав. Миний хүүхдүүд гэж Сумья арайхийн дуугарлаа. Бурхан минь гилаалаа. Ээж би танийгаа их саналаа гэж Баасан ихийнхэн тунайгүй гарыг адгалаа. Сумья Баасангийн гарыг хариу зөөлхөн адгах чаан болсноо гарынхан тэнхээ тэр дороо суларч атгаж үлж чадав. Баасангийн нулимс урсан гарлаа. Ээж нь нэр төртөө нүүр бардам харагдахч хүч чадал нь хаашаа ч юм алга болжээ. Эд шидгэж байдаг бол ээжигээ дахин сэргээж хүч оруулмаар, дахин хөл дээр нь босгож сургаал заавраар нь амьдрмаар санагдана. Гэнэт Сумья ярьж эхлэв. Аюуш хүү минь дуутаад байна. Аюуш минь ээжигээ харж хандна гэж байна. Тэгээ юу ээж минь гэж цэвэл ээжийнхэн духыг хилээд дүүнэрийнхэн зүг эргэж ээж ухаан алдахаараа аюуш ахта яриад байдгийн. Ах минь хизээ ирэх юм бол гэлээ. Баасан аюуш ах аль хэдийн Деваажинд очисон гэдгийг түүнтэй хамгийн сүүлд мөрөнгийн тахир ногоон хэмээх аимшигтай шоронгийн газарт таарлцснаа эгч дүү нартаа хэлмээр байвч хилээ тасхазан өнгөрөөлөө. Баасан нүдэнж сэтгэлийн үгээ залгиж аваад ээж рүүгээ дахин харлаа. Ээж, би аюуш ах биш. Би Баасан байна. Би таныг харж хандахаар ирлээ. Сумьягийн гар Баасангийн гарыг гэнэт чангадхан авлаа. Тэгснээ босч ирэх гэж байгаа мэт хүчлэн зуурч Баасанг өөрлөвгөө татлаа. Баасан ээж рүүгээ тонгоож ээжийнхэн толгойг өргөн хагас суулгав. Сүү гэж Сумья Баасангийн чихэнд шивнэлээ. Ээж сүү ууй гэж байна гэж Баасан дамжууллаа. Одоохон гэд цэвэл базар саднаар гүйлдэн гарч чадав. Удсанчгүй хоёул орж ирлээ. Болд ээжийнхэн тасалдсан хэржигнүр амьсгалыг чагнан нулимс туслуулан суун. Цэвэл аяга сүг ээжийнхэн аманд барив. Базар сад болд Баасан нар нүд салгалгүй сууцгаав. Сумья сүүнээс нэг балгаад уртаар амьсгаа авлаа. Тэгснээ тэр хүүхдүүд рүүгээ дахин нэг дис дараалан харснаа. Нүдэ ханиж амьсгаагаа нэг мөсөн татав. Ээж гэж болд хамгийн чангаар хашгиран уйлж мэдээгүй болсон биеийн налан унлаа. Баасан базар сад цэвэл нарч ээж минь гэж зэрэг дуу алдав. Ээж чаваста. Ээжтэйгээ үг сольж чадсангүй. Ээж минь, хөрхи ээж минь гэж Баасан өглөн уйлав. Би эрт ирэхгүй явда. Би шууд ирэхгүй явда. Ээж минь, өршөө намайг гэж Баасан уйлав. Баасангийн үлмэс өөрийн мэдлгүй уйрлан урсна. Тэр эргэн тойрноо харах тэнхэлгүй нулимсан үлээр халахлуулжээ. Тэр үлний цаана Баасангийн нүдэнд ээжийнхэн залуухан төр төрх харагдана. Ээж нь шар толгойтой жижигхэн хүүг тэврэн бүүвэн дуу аялаж байх юм. Тэр шар толгойтой бяцхан хүүн Баасангийн багын төрх аж. Ээж нь түүнийг яаж бүүвэлдэг байснаа хизээч ярьж байгаагүй ч ээжийнхэн анил төрхийг Баасан тодоос тод харав. Ээж нь залуудаа үзэгсэлэнтэй гоё дуулдаг эмэгтэй байжээ. Хэд хоногийн дараа оршуулга боллоо. Энэ өдрийн үүрээр Баасан болд базар сад нарт туслахаар базар сад цэвэл нарын найз нөхөд Сумьятаа шин нутагт нөхөрлсөн настайч бол эрэгтэй эмэгтэй олон хүн цугларчээ. Баасан ээжийнхэн шарилд гар хөрөхээр өрхөн бүтээлэгтэй харанхуй герт орлоо. Баасан төвд маань мэгзэм уншиж
ээжигээ хойд төрөлд хүн болон эргэж ирээрэй гэж залбирэн Мехийн мөргөв. Баасангийн араас цовон орж ирсэн эмэгтэйчүүд болон цэвэл базарсад нарын хүүхдүүд талигачд хурж Мехийн эмгэнэн гашуудацгаав. Тэдний амаа даран уйлах, нусаа татах, эхэр татах дуун үл тасарна. Эмэгтэйчүүд хүүхдүүдийн ёслогооны дараа 6 эрэгтэй хүн гэрт орж Сумьягийн биеийг цагаан давуун дорон хөнжлөөр нь давхар хужаад өргөн гаргалаа. Түүнийг гадаа олны дунд зогсоосон өхөр тэргэнд тэгшлэн байрлуулав. Гадаах ирчүүд өхөр тэргэнд гар хурж яслан бурхан болоочод Мехийн малгайгаа авч зогслоо. Сумьяг сүүлийн замд нь авч явхаар 3 хүн өхөр тэргийг залав. Баасан өхөр тэргийг хөдлөн алхлаа. Болд базарсад нар өхөр тэрэгний ард дагав. Баасан хатгал хотоос алслан холттол алхаад баруун талын уулан дах ойроо орлоо. Тэрвэр их зөвсүүртэй уулын налууг хайж өгсөв. Чулуутай газар байх тусмаа сайн юмсан. Чулуу ихтэй бол чон ихтэй байх учиртай. Ээж минь би төрөл арилжахад тэр хэрээрээ тустайсан гэж Баасан тооцоолон явлаа. Баасан өгсөөр олж өөд чиглэн зүтгэв. Баасанг улам дээш өгсөх тусам тэрэгний дугуйж ягарч донсолгоонд хөдөлгөөн орсон цогцос тэрэгнээс унахнуу гэмээр доошилж ирэв. Удсан чигүй бас нэгэн өгсөөр өөд зүтгэхэд талигачийн цогцос газарт гулган унлаа. Ээж минь энэ газрыг сонгожээ гэж Баасан санаа алдав. Сайхан бөглүү зэрлэг газар байна. Энд ёслохоо хийцгээе. Ах トゥ 3 бурхан болоочийн бие цогцсыг тэгшлэн тэргүүн дорн цайг атгахаар овоолон тавилаа. Дараа нь арц угуулад түүний эргэн тойронд сүү өргөж амуу будаа цацлаа. Баасан алга хавсран майнын өрөөл чангаар уншлаа. Тэртээ 1938 онд даян дээрхийн хүрээнээс баригдсанаас хойш тэр анх удаа ийм чанга унзад хоолоогоор мань мэгзэм уншиж байлаа. Түүний унзад хоолойг хааж боох, мэдээлж яллах хэнч эргэн тойронд нь байсангүй. Түүнийг эсэргүү гэж чижлэх хэнч ойр хавьд байхгүй байлаа. Лам гэж буруутгах хүн чалга. Харин ч нөхрийнхөө 3 ахыг өөрийн 3 хүүг даян дээрхийн хүрээний лам шүү гэж үргэлж бахархаж байдаг ээжийнх нь ариун сүнс бодгол бие энэ хойд орхиод хүүгийнхэн унзад хоолойг хойд насандаа хүрэхийнхэн өмнө ийхүү чөлөөтэй сонсох аж. Лам хөвгүүдээ өсгөж лам хадмуудаа дээдэлж явсан ээж нь чухам хүү унзад хоолоогоор хамгийн сайн уншлахыг уншуулж энэ хорвоогоос өдүүлэх ёстой босуу гэж Баасан хичээн уншив. Базарсад Баасан ахийнхаа уншилгыг даган майн хөгжөв. Болд 2 лам ахих нь өөр дуу хоолой нэгэн сонин хүч болон холилдохыг чагнан алга хавсран суулаа. Хөвсгөл нуурын баруун эргийн хордол сардгийн нурууны захын ой мод ах トゥ 2 ламын дуу хоолойг цурайтуулан түгээхэд агаарт хадах хаялгуун бүхэл бүтэн хүрээ хийдийн том хурал хурж олон хүүхэд төрүүлсэн буянтай ихэд хүндэтгэл үзүүлж байна уу гэмээр хөнгөнөн. Уншлаг дуусахад Баасан 2 дүүгээ явж болно гэж дохлоо. Ил оршуулгын ёс жайгийг даган 2 дүү нь өхөр тэргээ хөдлөн ээжигээ эргэж харах эрхгүйгээр уулуурудан алхлаа. Баасан ээжийнхэн шарлийн дэргэд ганцаар хоцров. Тэр ээжийнхэн амгалан царайг эцсийн удаа харж уртаар санаа алдав. Энэ царайг тэр хизээж дахин харахгүй лээ. Ээжийнхэн царай гүн амар амгаланг олжээ. Тэрээр өөрийн өөдсөн чинээ бие махбодыг байгалийн мэдэлд өгөхөд бэлэн болсон харагдана. Хүүхдүүдийнх нь майнын уншлага сүнс биеийн зэрэг амраасан бололтой. Царай зүсэнд нь цочирдож давчдсан муу шинж тэмдэг. Буруу зүйлийн улмөр огтгүй тул энэ биеэсээ сүнс нь энх амгалан байдлаар салан оджээ гэж Баасан бодлоо. Сүнс нь нэгэн торгсон тул энэхүү бие махбодыг их байгаль нь өөрийн мэдэлд авч энэ нутгийн эзэн болсон зэрлэг догшин араатан жигүүртэнд өргөл болгон үлдээх цаг нэгэнт болжээ. Баасан ээжийнхэн духанд хурж сүүлчийн удаа хүнсэв. Нулимс нь ээжийнхэн зүүн хазарт хоцорлоо.
Баасан толгоогоо өргөөд өөр зүгт хараа шилжүүлв. Баасангийн нүдний өмнө олон мянган ургаан мод чив чимээгүй номхон зогсно. Модод баасангийн хөдөлгөөн бүрийг ажиглаж битгий эргэж хар гэдэг хатуу ёсыг сануулна. Баасангийн нүд ой моддыг ширтсэн хэвээр ах үед түүний баруун гар ээжийнхээ биеийг бүтээсэн цагаан давууны захаас атгав. Баасан Омманы бадми хум гэж 7 удаа уншиж дуусмагцаа. Ганц хурц хөдөлгөөнөөр ээжийнхэн цагаан давууг суг татан авлаа. Тэр шууд босч цагаан давууг гартаа бөөгнүүлээд ээж рүүгээ эргэж харалгүй уруудан алхлаа. Энэ мөчөөс хойш бурхан болооч ихийн зэрлэг ан амьтад араатан жигүүртэн л харах эрхтэй билээ. Таныг минь хөвчин чон хурдан олох болдгоо гэж Баасан ерөөж уулын уруу шийдмэг алхав. Баасангийн цээж хоосорсон мэт санагдана. Тэр уруудсаар л байлаа. Ээжийн дөнгөж саяхан хучиж байсан цагаан давууг тэр тэрвэрнэ. Тэр уртаар санаа алдаж ээжийнхэн үнэрийг давуунаас үнэрлэв. Ээжийнх нь хонгор үнэр, ямар дотн үнэр вэ? Баасан удаан үнэрлэж чадсангүй. Хэдхэн алхмын доор хоёр дүүн түүдэг гал нуцаан хүлээж байлаа. Баасан гэрэнгүүт болдод цагаан давууг гал руу хийгэж дохлоо. Баасан улаан гал руу давууг унгав. Ээжийнх нь үнэрийг бүр мөсөн авч буй улалдсан галыг 3 хүүн чимээгүй харан зогслоо.